Бид яг одоо хүнсгүүд аж ахуйн хөнгө үйлдвэрийн сайд Бадам Сүрэнтэй ярилцгаар студид бэлэн болоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа өглөөний мэнд. За та сайхан үйлч байна. Сайхан байна. За хамгийн түрүүнд мэдээж бас өвлжилтийн нөхцөл байдал Монгол улсад бас ямар байгаатай холбоотой нэгэнт одоо бас мэрэгжлийн хүн ирсэн учраас үүнтэй холбогдуулан хамгийн ихний асуултыг асуух нь зүг байх. Тэгэхээр бидний байгаа мэдээлэлүүд 9 аймгийн бас 35 гаруй сум ер нь нийт нутгийн бараг 80 орчим хувь нь бол цагаан зуудтай байна гэсэн ер нь нэг ийм мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурьтай вэ? Засны зузааны хувьд бол харьцангуй одоо хэвийн гэсэн үг. Ганцхан шалтгаан зуншлаг тааруу байсан баруун бүс болон төвийн бүсүүдэд нэлээд хэмжээнд одоо хүндэрсэн. Тэр нь бол өвсгөө учраас ийм одоо зас тогтоон барих зүйлгүй учраас ийм шуургалаад тэгээ цагаан зудрахгүй ангилд орчих. Ер нь өвс сайтай, бэлчээр сайтай газар бол одоо хэвийн хэмжээндээ орно гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол бэлчээрээ хамгаалах малын тоотлогоо зохистой болгох тийм энэ нь бол энэ өвлийн одоо хүндрэлийг даван туулахад хамгийн чухал хүчин зүйлээ гэж ойлгож байна. Ер нь одоогор танд байгаа мэдээлэлээр яг хичнээн хэмжээний малын хорогдолтой байгаа бол улсын хэмжээнд тоо дурдвал. Тийм малын зөв сурагд бол харьцангуй бага. Ер нь өмнөх жилүүдэд харьцуулахад. Ер нь харьцангуй одоо бас өнтөө үйл болж байна гэсэн үг. Тэгэхээр яг одоо бас хаврын удахгүй эхлэх чуулганаар жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих тухай хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг яг эд хилцэгдээд сая явж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр гол өөрчлөлт орох бас үндсэн шаардлага нь юу байгаа вэ? Нөгөө талдаа яг орж байгаа өөрчлөлтүүд нь юу байгаа бол гуравдугаарт яг энэ хууль амьд бодит амьдралыг хэрэгжиж эхэлснээр та бүхний яг энэ хуулиар дамжуул зорилтод хүрэх үр дүн ямар хүлээлттэй байна? Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгч гэж хэмбэ гэж ер нь хүн бүрийн хийж чадах ажиллаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл уул уурхай томоохон барилгын салбартай харьцуулахад өрг бүрийн, иргэн бүрийн залуучуудын одоо эрхлэх боломжтой ажил учраас энэ зүйл дээр онцгой анхаарах хэрэгтэй. Энэ нь юугаар харж байгаа гэхээр дэлхийн ихэнх улс орнуудад дотоодын бүтээгдэхүүний одоо буюу эдийн засгт эзэлж байгаа хэмжээ нь одоо 40-од түүнээс дээш хувийг жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эзэлж байхад Монгол улсад 5-аас 6% буюу өвнийг одоо хамгийн бага 8-аас 10 дахин нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлага байна. За энийг хөгжүүлснээр одоо жинхэнэ бидний яриад байдаг чинийлэг дундад давхрах гэдэг зүйлийг бид бол дэмжих боломжтой болно шүү дээ. Тэгтэл өнөөдөр энэ салбарыг яг төрөөс яг яаж дэмжих вэ гэдэг зүйлийг илүү тодорхой болгох шаардлагатай гэж бид үзэж байгаа. Тухайлбал одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй зориулаад хөнгөлөлтөө зээлийн бодлого хэрэгжүүлэх их усүр нь одоо хангалттай байх. Өөрөөр хэлбэл шалгуур хангасан бол маргааш очиод банкнаас зээл авахд одоо боломжтой байх. Бусад улс орны жишг төрийг бол бид нар энийг хийхээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт нь газар болгохоор бид дэмжих ёстой өргөн удам нутагтай. Тэгэхээр нэг удаа өмчлийн газрыг 0.7 газар амьдрахтан зориулж олгодтой адилхан нэг удаа аж ахуй эрхлэгтэн зориулж тодорхой болцолтойгоор дуудлага худалдаагүй давуу ирэхээр одоо энэ газрыг олгох шаардлагатай байна. За гуравдугаарт нь дэд үтсийн дэмжлэг үзүүлэх. Жишээлбэл одоо цэвэр бохор, цахилгаан гэх нэгдсэн шугам сүлжээ, үйлдвэр технологийн парк гэдэг энэ зүйлүүдээр дэмжлэг үзүүлэх хамгийн одоо бидний энгийн эхний ээлжинд хийж чадах ажил бол энэ төрөөс одоо шинэ байр зөндөө бариад хуучин байруудын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэй зориулаад одоо олгож болно шүү дээ. Энийг одоо түрээсгүйгээр эсвэл бага түрээстэйгээр хөл дээрээ босдлон одоо бизнес инкубац үйлчлэгийг одоо үзүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дөнгөж бизнес эрхлэгч хүмүүс бол түрээсийн маш их одоо дарамтнд байна. За дөрөвт нь бол татврын хөнгөлт. За энэ дээр бол одоо засгийн газар улсын хурлын хаврын чуулганаар бол одоо хилцэн өргөн барьсан байгаа. Бас тодорхой хөнгөлт одоо чөлөөлтийн асуудлууд нэлээд сайн орно. За тавд нь бол одоо дотоодын худалдаа авалт буюу одоо энэ эх оронч худалдаа авалтад иргэн бүрийг уриалгах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих. За дээр нь төрийн худалдаа авалтыг бол бүх талаар бид нар бол одоо үндэсний үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэлээ дэмждэг байх. 6-ад нь бол уул уурхай хангааны нийлүүлэлтэнд Монголын аж ахуй нэгжүүдийг дэмждэг баг. Тэгээд цаашлаад экспорт. Өөрөөр хэлбэл тэр одоо манай салбараа жишээ авахад малчны хот тариачдын талбайгаас гарч байгаа тэр түүхий бүтээгдэхүүнийг экспорт үүсгэх бүх үе шатанд нь манай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцдог байх, ханган нийлүүлэлт одоо хийдэг байх. Энэ одоо зүйл рүү дэмжиж өгөх. Тэгээд төрөөс яг юугаар дэмжих юм бэ гэдгийг энэ зүйлүүдээр бид нар дэмжинэ. Харин одоо аж ахуй нэгж иргэн та илүү одоо хөдөлмөрлөх, бүтээх гэдэг тийм ийм одоо зүйлийг л хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас нэг хоёр зүйлийг анхаарал татчихын л тухайлбал нэгдүгээрт яг газар бол үе үерт маргаантай явсаар байдаг асуудлын нэг шүү дээ. Ялангуяа шүүхтэр бол жишээлбэл статистик харвал хамгийн их маргаантай байдаг газар байдаг. Тэгэхээр энэ зохицуултыг хуулийн дээр тухайлбал механизмын яг наривчилж яаж тусгаж өгсөн юм бол. Хоёрдугаарт өмнө нь бас бидний нэрлэлцэн анхаарал одоо жидүү сан гэдэг юм уу жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг эрхлэх дэмжих сан маань өмнө нь бас
улс төрчтэй холбогдож тухайн одоо нэлээдгүй бол хүмүүс бас тэндээс зээл авч ирсэн ч гэдэг юм уу тийм. Энэ давуу байдлыг одоо ашигласан юм нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр энэ удаад сан үнийг давтахгүй байх, тэр алдааг дахин гаргахгүй байх нөхцөлийг механизмээр яаж тусах вэ? Энэ сан жоохон ийм улс төрчид одоо тэр давуу байдлаар зээл авсантай холбоотойгоор нэр хүнд унсан үнэн. Тэгэхээр энэ ер нь бол сан бол байх ёстой. Тухайлбал одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөдөлмөрийн яам дээр байгаа сан бол хүний амьдралаа зөрүүл цэцэрлэг гэж зүйрлэе тийм. Тэгвэл одоо байгаа энэ жидүү сан бичил сан 300 сая төгрөг болгодог. Энэ хүний амьдралаа зөрүүлбэл багангийн хөвгт. За тэгээд дунд ахлах ангид нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн корпорац байгуулъя гэж бид хуулийн төсөл тусгасан байна. Энэ санхүүгийн корпорац нь жижиг дунд үйлдвэр дэмжих сан зөвхөн төсвөөс хараад бус үндэсний баялагын сангийн одоо орлогоос хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлээд энэ мөнгнөөсөө энэ одоо сангаа жил болгон одоо тэтгэдэг, дэмждэг. Ийм тогтолцоог хүнээс хамаарахгүй бүрдүүлж өгөхгүй бол төсвөөс хараад нөгөө сан маань байдаг. Тэрийг төсвүүдээр баталдаг. Тэгээд ийм тогтолцооны үед бол өөрөө өөрийгөө авч явж чадахгүй ийм нэг дөнгөж нэг ийм одоо нэг 20-с 100 хүсэлтийн нэгийг шийдэж байгаа шүү дээ. Жилдээ ганцхан удаа конкурс зарлаж байгаа юм шиг өгдөг тийм. Ийм тогтолцоо бол байж болохгүй шүү дээ. Одоо ийм ус бол дэлхийд байхгүй. Тийм учраас хүндээ яг хүрч очихгүй. Тийм учраас өнөөдөр яг толгомдод байгаа асуудал нь хөнгөлтөө зээлсэн шүү дээ. Яг л хүн бүр эцэгээс өвлцсөн одоо үйл хөдлөх хөрөнгө, барьцаа хөрөнгө тийм эргэлтийн хөрөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн санаачсан цагаалт хүнсний хувьсгалын хөтөлбөрийн өрөөнд хөнгөлтөө зээлийг өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд маш их олголоо. Энэ зөвхөн хөнгөлтөө зээлийн бодлого дэмжихэд олон 10 үйлдвэр шинээр байгуулагдаж олон одоо бүтээгдэхүүн шинээр бий болж шүү дээ. Тэгвэл цаана нөгөө газар олголт тэгээд дэд үтэц татврын хөнгөлөлт, экспорт, дотоодын худалдаа авалт гэдэг энэ бодлогуудаар цогцоор нь дэмжиж өгөх юм бол маш хурдан одоо өсөх боломжтой. Яг гэвэл монголчууд бусад одоо улс оронтой харьцуулахад бизнес хий бүтээх өсөлт ирмэлзэл байгаа нь бол хамгийн сайн. Энийг шинжлэх ухаантай, энийг илүү одоо төрийн бодит дэмжлэгтэй уялдуулаад явбал болохгүй байхгүй. Газрын хувьд бол тодорхой одоо амьдрахтан зориулт 107 газар нэг удаа хүн төлөвлөгөө өмчлүүлдэг. Яг энтэй адилхан аж ахуй эрхлэлтэн зориулаад нэг удаад 1000 м квадратаас доошгүй газрыг энэ одоо зам дагуудаа эхний ээлжинд олгоё. Өөрөөр хэлбэл газар бол дэд үтцтэй байх хэрэгтэй. Цахилгаан арчимууч автцсан. Тэгэхээр энэ хот хоорондын одоо зам дагуудаа эхний ээлжинд олгоё л та бусад орны жишгээр тийм. Тэгээ энэ дээр аж ахуйг эрхлээд энэ дээрээ тэр одоо өөрийнхөө хийж чадах зүйлийг хийгээд явахт нь нэг удаа төр яагаад өгж болохгүй гэж. Яагаад бол Монголд газар шиг их юм байхгүй шүү дээ. Одоо нэг хүнд ногдох газрын хэмжээ одоо тэргүүлдэг. Тэгээ тэргүүрээ улс дэлхийд тэргүүлдэг. Тийм үртэл яагаад ингэж өгөхгүй. Яагаад бол энэ дээр манайх энэ одоо бусад орнууд хэрэгжиж байгаа зөв бодлогыг энд дээр хэрэгжүүлээд тэгтээ хэрэгжлэн дээр нь дандаа албан тушаалтнууд гэдэг юм уу те зөв усаар энийг оролцоос болоод энэ буруу юм байна гэж үздэг байгаа байхгүй. Жишээлбэл сум хөгжүүл сан гэдэг энэ зөв харамсалтай нь энийг буруу олгосон. Жидүү сан зөв энийг буруу олгосон учраас Олон хяналтын механизм чухал байгаа даа. Тэгээ хүний хүчин зүйл тэгээд дээр нь бас хүний ухамсар байна шүү дээ. Одоо энэ улс төрчид ухамсартай байх хэрэгтэй. Энэ яаж одоо энэ дээр ард нийтдээ одоо яаж ижилдэгч боломжийг олох юм бэ гэдгийг л бодох хэрэгтэй шүү. Тэгээд энэ нь ингээд гацсан газар ч гэсэн адилхан ингээд олгодог байсан. Тэгээд дуудлага худалдаа болцсон зөвхөн одоо мөнгөөр аавна. Тэгээд тэр мөнгийг хөрөнгөлүүлээд тэрүүгээр дэд үс тавинууд ерөнхий одоо зарчимтай. Гэхдээ энэ бол одоо болохгүй шүү дээ. Яг гэвэл ингээд дуудлага худалдаагаар хүн бүр одоо авч чадахгүй шүү дээ. Газар авдалж аавна, байшингаа барина, дэд үтцээ татна. Тэгээд цаана яаж эргэлтийн өрөнгөтэй болох юм. Тэр энэ гол зүйлүүдээр нь төрөөс дэмжиж яг одоо аж ахуй эрхлэг дотоод одоо ажилд нь оролцох. Өөрөөр хэлбэл төр бизнес эрхлэхгүй. Төр бизнес эрхлэх хүн иргэн аж ахуй нэгжийг л ийм зүйлээр дэмжиж өгөө. Гэхдээ иргэдэд итгэе. Иргэд нь итгэл даагаад энэ дээр харин тодорхой бодцоогоор энийг эзэмшээд явбал болохгүй юм байхгүй гэж харж байна. Нөгөөдгөр бол өмсгөд аж ахуйн үйлдвэр яам бол үнэхээр Монгол улсын нийгмийн эдийн засагт одоо middle class буюу дундас давхархыг бий болгох маш чухал үүрэгтэй юм бодлогын институт шүү дээ. Тэгээ энэ утгаараа бас энэ сүүлийн үед хэрэгжиж байгаа ялангуяа ерөнхийлөгчийн санаачлал гэж хүнсний хувьсгалтай холбоотойгоос танаас асуумаар. Ялангуяа 2022-оос 2025 оны хооронд 3 жилийн хугацаанд бол 1.2 их 80 төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр 2500 гаруй аж ахуйн нэгжид олгосон гэж. Одоо үр дүн юу нь ямар төвшөнд явж байна? Ер нь яг энэ одоо зорилтод бидний хүлээх ёстой хүлээлт юу ямар байх ёстой юм бэ? Масаа үр дүн гарч 2 хүн тоо хэлэхэд 50 үйлдвэр шинээр байгуулагдсан. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр бий болсон. Зөвхөн хүнсний салбарт. Тэгэхээр энийг хэлж чинь зөвхөн хөнгөлөлтөө зээлийн бодлогоор дэмжиж ийм үр дүн гарч байна. Тэгвэл цаана тэр бусад 5 бодлогоор нь дэмжих юм бол энэс илүү өсрөнгөө амжилт гарах боломж үүдэн байна. Дээр нь одоо Евразийн хэлцээрт Монгол улс нэгдсэн.
Монгол Оросын парламент сойрхон баталсан. Одоо бусад орнууд батлана. За энэ бол хүйтэн сэрүүний бүс 180 гаруй сая хүнтэй зах зээл. Тэгээ бид алин болон одоо ингээд 3.5 сая зах зээлтэй ингээд баригдаад байгаад байгаа юм байна. Бид яагаад өрсөлдөе л дөө. Бид энэ хүйтэн сэрүүний бүсэд одоо ноос ноолуур малын гаралтай ашиг бүтээгдэхүүн те махан бүтээгдэхүүнээр бид өрсөлдөе. Яагаад гэвэл өмнө уламжлалын дагуу Монгол улсад уул уурхай гэж байхгүй байх үе социалист нэгэн үед гэх юм уу та тий энэ социализмын орнууд гэдэг энэ хүйтэн сэрүүний бүсэд л бид малын гаралтай бүтээгдэхүүн түүхийд махаа гаргаж Монгол улсаа авч явж ирсэн шүү дээ. Одоо тэгвэл уул уурхай 90 гаруй хувь нийцэлж байна. Тэгвэл энэ салбарт бид өрсөлдөх боломж байгаа шүү дээ. Ганцхан уул уурхайтай ингээд дагнаад эндээ найдаад нүүрсний үн өсгөөр одоо тий хөрөнгө оруулалт нэмэгдээд унахаар ингээд хямрал төртөг байдаг гэж болохгүй. Тэгэхээр энэ одоо экспортын энэ боломжийг бид нар илүү авч явахын тулд дотооддоо өөрсдөө аж ахуйн нэгжүүдэд төрөөс яг ийм зүйлээр дэмжинэ гэдгийг тодорхой болгож өгөөл гэж байна. Энэний хамгийн ихний илэрхийлэл нь манай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль өөрсдөө оруулах энэ одоо концепцийн дагуу яг энэ зүйлүүдийг хийж чадвал тодорхой үр дүн гарна. А энийг хийж чадахгүй бол яг бид нар ингээд одоо байдгаараа л ингээд дахиад хэдэн жил явах гэдэг юм. Ярилцлагын төгсгөлд бас нэг асуултыг танаас товчхон асууж бодож байна. Тэгэхээр шинэ хоршоо гэж бас санаачлаг гаргаад хэрэгжээд явсан. За яг бидэнд байгаа мэдээлэл бол зээлийн эргийн төлөлт нь бол нэг хангалтгүй байгаа гэсэн мэдээлэл бас ирсэн байна л да. Тэгэхээр энэ дээр одоо нөхцөл байдал нь яг ямар байгаа юм бол яамны зүгээс одоо энэ төсөл дээр гэх юм уу энэ санаачлаг дээр ер нь ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ? Зээлийн эргийн төлөлт бол хангалттай байж 90 гаруй хувьтай. Ямар нэг асуудал байхгүй. Ганцхан хошоо гэдэг зүйлийг бид одоо өмчөөрөө нэгдэж илүү ийм одоо орчин үеийн чиг хандлагаар илүү сайжруулж авч явах хэрэгтэй байна. Тэгвэл одоо яагаад гэвэл ингээд анх ингэсэн юм бэлээ. Зээл олгоход хошоонд олгоно гэхээр банкуд энэ хошоо чи өмчгүй учраас бид бол малчинд нь олгоно гэдэг. Тэгээ 9 малчин нийлээд одоо нэг хошоо байгуулсан мөртлөө бичиг баримтын хувьд байгуулсан мөртлөө бодит байдал дээр өмчөөрөө нэгдээгүй. Тэгээ тусдаа 50 зээнээр зээл авсан. Зүүн нь бол одоо ингээд бусад улс орнуудын нэгэн адилаар хошиж нэгдээд ялангуяа хөдөөж хүн салбар хүн хүчний одоо их оролцоо өндөр байдаг те ийм одоо бүх талаараа одоо монголчуудын нөгөө хот айлаарэ гэдэг шиг те ингэж хошиж амьдрах энэ одоо зүг угаасаа ингэж л явахгүй болохгүй учраас энэ хошоо байх нь бол зөв. Тэгэхээр бид нар одоо цаашдаа бол энэ шинэ хошоо гэдгийг одоо шинж өнө хөөчинж өнө тэрэндээ гол биш нэрэндээ гол биш те хошиж ажиллана гэдгийг өмчөөрөө нэгдээд илүү сайныгаа одоо энэ гүйцэтгэх одоо удирдлага тий удир зүйлийн даргаараа одоо томилоод тэгээд энийг удирдан манлайлаад бүгдээрээ бие биедээ итгээд бүгдээрээ хөдөлмөрөө оршоод тий төдөөчүүн салбар хүнс хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах энэ зүйл рүү нэлээд одоо бид эрчимжүүлж өгөх энэ ажлыг бол одоо өргүүрэтэ эхэлнэ. Энэ өрөөндөө манай ямаас юу өгч ийм гэхээр Монгол улсад 21 аймгийн төв 300 гарын сумдын дунд одоо сум дундын төв буюу 3-4 сумын дунд нэг сум дундын төв буюу өсөлтийн төв гэдэг. Энэ 70 сумын төв тэгээ 21 аймаг 91 одоо сумын төв дээр эхний ээлжинд бид энэ орон нутгийн хөгжлийн төв гэдэг төслийг хэрэгжүүлэх гэж. За энэ дээр бол одоо энэ хошоодыг одоо нэгдэд нийлж ажиллах те энэ одоо орчмынхаа одоо тэр сумдуудыг одоо бизнесийн одоо зөвлөх үйлчилгээ сургалт мэдээлэлээр хангах тэдний манлайлж ажиллах хошоодыг дэмжих гэдэг ингээд нэг удаа нэг 2 хүн очиж сургалт хийх биш байнгын ийм одоо бизнесийн зөвлөлт үйлчлэг үзүүлэх үйл ажиллагаа менежментэнд нь одоо тусал дэмжиж өгөх те тэрийг гадна дотны дуршлаг суулжуул илүү тийм зохион байгуулалтад болгож өгч одоо хошиж нэгдэж тэгтээ өмчөөрөө хошиж ингэж явахаас өөр бол одоо арга байхгүй имлүү чиглэл. За танд баярлалаа. Баярлалаа. Бид студид хүнсүүд аж ахуй хөнгө үйлдвэрийн сайд Бадам Сүрэнтэй ярилцлаа.